Сарлагын хөвөр маань өөрөө ноос гэдэг одоо бүтээгдэхүүнээс хамаагүй зөөлөн. Ингээ самнцсан ноолоор самнцсан сарлагыг ирэхэд хүн хараад баг ялгааг шал мэдхгүй шахав. Одоо тийм зөөлөн болсон бид нар самнаад босруулаас урчихсан байх. Цагаан галт үндэсний хөдөлгөөн. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсгийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөн 2025 оны эхний улирлаас хэрэгжиж эхлээд байна. Ингээд цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур арширны салбарын өгүүлбэрүүдийн үйл ажиллагаатай танилцж байна. Тэгээ өнөөдөр одоо бодиостер хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөсгийн санаачилсан цагаалт хөтөлбөрийн хүрээнд маш их өрөөгөж үзэж байгаа гэж бид нар үзэж байгаа. Бид нэр цагаалт хөтөлбөрийг зарлагдж эхэлснээс хойш жил болгон хамрагдаж ерөнхийдөө хөнгөлөлтөө зээл тусламжийг авч үйлдвэрлэлийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц, мөн түүхээ татаа авалт гэдэг маш их дэмтэй байдаг. Яг манай үйлдвэр өрөөнд гэх юм бол одоогоор нийт 100 гаруй 124 гаруй ажилтнтай. 124 гаруй хүмүүсийн ажлыг бариг доктортой сайн хадгалж чадж байна. Үүний ард нэмүрдэг шингэсэн бүтээгдэхүүнээ бид нар зөвхөн дотооддоо гэлтэх олон улсын зах зээлүүдэд экспортлж байна. Буцаагаад Монголдо валютын урсгалыг бас тодорхой хэмжээж гэсэн нэмэгдүүлж байгааг бид өөрсдөө харж байгаа. Одоо Монголын үйлдвэрлэгчид маань цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо анх удаа гэж хэлж болно 70% өөрсдөө түүхээдээ ноолуураа одоо авлаа. Ингэснээр одоо тийч өрсөлдөөн бий болгож байгаа учраас одоо түүхэд маань илүү үнд цэнд хүрч ингээд малчтай амжилт нөлөөлж байгаа шүү дээ тийм үү? Тий, яг зөвхөн санал нэг байна. Манай компани үүсгэн байгуулагч ихэд хамгийн анх бас энэ 90-ад оноос эхлээд малын гарлаа түүхийд бүтээгдэхүүний арилжаалах юм болтоор гараа бизнесээ гаргах хэлж ирсэн байдаг. Тухайн үедээ ирэхэд яагаад бид энэ үндэсний ноолуур гэхин сайхан баялгаа гадны орны шууд одоо худалдаач 8 ачтай тийм ээ худалдаалах. Энээс илүүтэйгээр бид энийг яаж үн төргөж болох вэ? Яаж одоо нэм үрдэх шингээж бүтээгдэхүүн үлдэж болох вэ гэдэг санаагаар хамгийн анхын сүлжмлийн ноос ноолуурын одоо бэлэмтгдэг төлөвлөлтөөр санаагаа авч хэлж ирсэн байдаг. Бараг сүүлийн 30-аад жил зөвхөн энэ малчтайхаа амжиргаа дэмжих гээд яг энэ цорын газ үсэл нь одоо ерөнхийлөгчийн хөтөлбөрийн бидний аж ахуйн чигээ дэмжиж байгаа цаагаараа малч иргэдэгээ дэмжиж байгаад маш том бодит үр дүнгээ энэ жилээс ингээд өгөөд энэ жилээс ч гэлтгүй ирэхэд өмнө жилүүдэд ч гэсэн бага багаар тэр маань малчтай амжиргаа маань дээшлээд үгээд маань өсөөд ингээд яг сайхан өргөж өгч байгаа гэж бас бодож байна. Танай компанийн хувьд бол бас онцлогтой шүү дээ. Сарлагын хөврөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За манай байгууллага манай бодис брэнд 2004 онд хамгийн анх сарлагын хөврөн утас үйлдвэрлэж гэсэн байт юм. Тэгээд сарлагын хөврөн утас үйлдвэрлээд 2008 оноос бид хамгийн анхны сарлагын хөврөн утасаар хийсэн сүлжмэл самстай болчихсон. За тэгээд 2008 оноос хойш 2026 он гэхэд 18 жилийн хугацаанд бид сарлагын хөврийг илүү яаж ноолууртай адилхан илүү зөөлөн чанарыг хадгалж хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэж өөрсдийн одоо судалгаа үр дүн одоо өөрсдийн туршлага дээр үндэслээд өнөөдөр одоо бид нар тодорхой хэмжээнд дотооддоо болон гадааддаа танигдсан брендийг бүтээж чадсан гэж бодож байгаа. Ямар улсууд руу экспорт хийж байна? Ямар бүтээгдэхүүнүүд илүү экспортлж байна? Бодис брэнд өнөөдөр өнөөгийн байдлаар бол хамгийн том олдооч Орос улбаны улс байна. Хоёрдугаарт Швейцар, гуравдугаарт Солонгос, дөрөвдүгээрт Япон, тавдугаарт Герман, Польш, за мөн тэгээд Канада, Америк гэсэн зах зээлүүд рүү ирэхэд бүтээгдэхүүн экспортлж байгаа. Энэ сарлагын хөвөр маань өөрөө ноос гэдэг одоо бүтээгдэхүүнээс хамаагүй зөөлөн. Бид нар гэхдээ ингээд олон жилийн хугацаанд сарлагын хөврийг ямар дамжлагаар самнах вэ, ямар технологийн дамжлагаар самнах вэ, туршлага дээр үндэслээд яг ингээд самнцсан ноолоор самнцсан сарлагыг ирэхэд хүн хараад баг ялгааг шал мэдхгүй шахав. Одоо тийм зөөлөн болсон бид нар самнаад босруулаас урчихсан байх. Чанарын хувьд гэх юм бол илүү дулаахан, илүү амьсгална. Нурууны байдлаар хөлрөлт өгөхгүй. Өөр ямарч байгалийн үнэргүй. Хүн энийг байнгын угаахаж хэрэглээд шаардлага байх. Сарлагын хөврөн цамц маань одоо ноолуурын цамцыг бодох юм бол та илүү 2 дахин одоо баг угаагаад хэрэглэж болно гэсэн. Тийм даваа талтай.